Уруулаа шивлэх гэж. Гин цайхан заа өглөөд өөрийнхөө бүх хувцснуудыг ялгаад 5 удаа магадгүй 6 удаа цайж байгаа. За гэтэл энэ жижигхэн битгий хийж заяа. Одоо миний байгаа байдлыг ингээ ийм харагдчихээн. Тэгээд би уруулаа шивлэх гэж. Нүртэл ба. Тэгтээ үсээ мэдэгдэн л дээ. Тэгээ миний яг нөгөө яагаад уруулаа шивлмээр аваа гэхээр штэ тэгээ би ингээд хүн өөрийгөө л анзаардаг заяа. Жишээ нь ингээ миний энэ доотлын уруулны энэ хэсийг ингээд амин одоо энэ хэсгийг би ингээ дүүргэж хүрээлж боддог байхгүй. Энэ хэсгийг дүүргэж хүрээлж боддог. Тэгээд бас энэ хэсгийг бас жоохон дүүргэж боддог. Тэгэхээр ер нь л тэг шимийн хувьд ингээ харахад надад энэгээр дүүргэлт хэрэгтэй байгаа байхгүй. Гэхдээ энэ одоо би ямар нэгэн ботаг шахуулах ч юм уу тийм юм бол байхгүй. Угаасаа нүүрний массаж юм хийлгэх аягүй дуртай. Тэгэхээр бас юм уруул амандаа юм шахуулчаар ч юм бас ингэж сайн татаж гэж болдгоо мэлэн шүү дээ. Тэгэхээр надад бол хамгийн риск багтай зүйл нь уруулын шив санагдсан. Гэхдээ мэдээж чи хүнээ зөв сонгох хэрэгтэй. Тэгээд би нэг ийм Казахстан нэмэгтэй байгаа. Тэгээд Турк мөрөгт олон жил ажилласан. Угаасаа яг энэ чиглэлээр аяг удаан явцсан тийм үе мэлээ. Тэгээд одоо гэрээс гарах гэж байна. Тэгээд 3 цаг гисээсэн. Үргэлжлэх нь тий I don't know. Би яг ингээ амар сүртэй уугалаан болгож бодуулахгүй заяа. Тэгтээ ер нь ингээд миний түрээд нэг ярилцсан. Тэгээд учир нь алхахаа яг ингээд зур шууд очиж хийлэгчээд яриг гэхээр нөгөө ямар ч очиж хийлгэхээс өмнө тий бас нэг бичлэг хийдэг хүн байна да. Нэг өөрийнхөө байгаа төрхийг хараад ингээд өнөөдрийнхөө бодлыг хэлээд биччихье гэж бодсон. Тэгээд одоо би нүрийн будааг байгаа мэдээж тэгээд нарны тосоо түрхсэн байгаа. Би гэтээ нөгөө сармасаа бол будцсан байгаа. Тэгээд яагаад гэхээр би чинь шивээсээ хэлэгчээд ажил руугаа очиод юу аа үсчингээр үсээ будуулангаа үсчнийхаа хомсыг будаад тэгээд дуусан гутаа маа нэг үйлчлэгч ирэх байхгүй. Тэгээд тэрнийхээ хомсыг будчихаа тэгээд ирэх юм. Тэгээд би одоо нөгөө амир яаруу өчигдөр бичээл өнөөдөр ингээ хэлэх гэж байгаа яа. Тэгэхээр би нөгөөг нь энэ 7 хоногийн дундуур байл хийж утсан ч гэсэн би хагас өдрийн 28-ны өдөр яахгүй нөхөрлөг очих байхгүй юу. Хүүхдүүдтэйгээ очиж нөхөр дээр амархаж байгаа нөхөртөөгөө нийлээд хамтдаа. Тэгэхээр шивээс хийлгсэн хүмүүс юу яадаг гэж байсан. 5-7 хоног мейкап он байж болохгүй гэсэн заяа. Тэгээд бас нарнаас жоохон хамгаалах хэрэгтэй гэсэн. Тийм болохоор яг уу нүүрний мейкап бол хийн штэ. Тэгтээ уруулаа зөвхөн гоё вазелиндад явдаг ч юм уу те. Тэгэх юм байлээ. Тэгтээ би бол ер нь өнөөдөр 23 заяа. Тэгэхээр 28-нд бол будчихна гэж бодчих. Амар будах жишээ зүгээр гластаж явж ийж байна. Яг тухайн өнгөнөөсөө ямар харагдах нь тэгээ шийдэх байх та. За. Тэгээд хамгийн сонирхолтой хэсэг бол мэдээ шивэлцэн байгаа хэсэг гэж бодож ин тэгэхээр иргэд болцсон. За юм болсон байна. Яа мэддэхгүй хаз би үгүй нэг амар юм юу яадаг болохоор оверлайнер хийж боддог болохоор би хараад би энэ юм ярихсан юм тэгээ бас өсө бодулсан байгааз юм баран хар борongоор тэгээ одоо яах гэж байна гэхээр гин цайхан заа өглөөд өөрийнхөө бүх хувцснуудыг ялгаад 5 удаа магадгүй 6 цайж байгаа. Хаях ч яхав өмсөхгүй байгаа хувцснуудаа гаргаад тэгээд угаасаа гизээр би таргалцаасаар нэг бариад байгаа хувцаа угаасаа би өмсөхгүй үждэг. Тэгсүүл амар утцсан хувцаа гэдээ бүгдийг хаяад хаях ч яхав гаргаад гэрээсээ гаргаад тэгээд нара энд ингээд 3 байна. Тэгээд зарим нь болохоор бас хүмүүст өгнө эсвэл зарим нь нөгөө арай гайгуунууд энэ Монгол руу явуулна гэж удаа бас аав ээж гэрт авиж тавьцаа байгаа байхгүй. Адгаа эдрийг хаана авиж өгөхөө харуулъя. Супер батарея мат гэж. Супер хиро мат. Yes.
5 6 тор утсан. Надад л болоо. Яти бэ. Наас одоо уурч товч байхгүй. Одоо уурч хаж товч байхгүй. Өөрийнхөө хувцыг уур за. Гоё ааш дийж хуцаа тий. Гоё штэ. Тий одоо. За одоо хийчихтэй. Тэгээ нэг чиг. Тэр бижак маань Зүгээр. супер ингэж хувц Монгол руу хурж яхаар ер нь энэ хүнд л очих юм чинь тий. Тэгээ наад юуны хахгүй юу гэдэг. Секунд ханд очих. Өөр хийх маа. Нөгөө наапрыг мапрыг чи явж. Утгагүй хиний таны цамцын уушд төв тарах юм шиг. Зарим одоо тэгээ бака хангах юм шүү дээ. 5 кро. За. Харин тэгж авсан дурлаж аваагүй юмнуудаа ингээ хайж байгаа байхгүй юу? Окей. Та тэгээ сурцсан. Одоо дааж юм хямдхан авзаад дурлал. Үгүй дурлсан үнтэй нэг юм авбал удаан өмснө гартай. Хямдхан чи газ явчихдаг шүү дээ. Тэгээ одоо би энэ асар их сарагийн өмгөд хайж байгаа жишээ нь. Одоо яг хууч юм авахтаа гэж хямдхан аваад байгаас бас тийм. Actually, we have to clean that first. Биш төгс айгу бамбуулгаж боддог болохоор надад юу нь бол амар харагдахгүй байна. Одоогоор зүгээр юм улаавтар харагдаж байгаа. Гэхдээ юм blush гэдэг юм байна. Ер нь бол blush шийдэл юм байлээ заяа. Тэгээ touch up буюу нэг 4-5 хоногийн дараа дахиад автаа орно. Тэгэнгүүт ингээ уусаад бүр амар гоё өөрөө цаанасаа юм blush тиймэрхүү болцсон юм шиг ингээ харагдах юм байлээ. Тэгээ бүгдээ энийг одоо ямар хөө байдлаар яаж шуухан тэгээ эдгэрхийг нь ер нь явандаа ямар болохыг нь харцгаая. Энэ нэг гоё яригч. Хэвээ. Тэгээд ингэчээр миний шүдийг амар гоё харагдаад байна гэж хэлээ. Хайда. Can't you get Robux from another ways? Тэгэд би угаасаа ерөөсөө ямар нэг юм хэлэхдээ нэг тийм амар өнтер гэж мэддэггүй зөө гайгүй. Тэгээ би өнөөдөр уруулны шивээс амар өвддөм байлаа шүү дээ. Тэгэхдээ би айгуу сайн твчсэн. Тэгээ намайг you are so strong гэж намайг тэгсэн. Миний strong enter гэж юу ямар юм байх вэ? Гэтэ яг твчээртэй байсан бэ. За guys, утасныхаа уртлын камер хийж болохоор бүсгэр харагдаж магадгүй шүү. За гэхдээ одоогоор нөгөө оруулч ийм гэж байна. 4 дахь хоног байна. Яг 4 хоног жаа. Эйш бол гэхдээ би чи хоорондоо хүрээлт юм аа. Тэгээ энийг арчиж. Би өөрсөө ер нь амар юм давуулж бодд юм билээ шүү дээ. Адараа ийм урууд юм байдаг авсан. Ингээ арилгацсан чи ингэ шаардна. Тэгээд ийм мудаг хамгийн амархан нь шүү дээ тий. Ингээл одоо харуулъя за. Ингээд зүгээр би яг энэ хоёр талаа ингээл ингээд одоо хоёр талаа ингээл энэ дээрээ яхаа ингээл болчих шүү дээ. Ерөөс ийм л амархан үргэлжлэлт хийдэг болох ч аахгүй. Тэгээд нөгөө нэг давтан гэдэг ааш тийм. Давтан дээрээ болохоор намайг одоо чинь би ийшээгээ бас чүд нэмэлмээр байхгүй яг энийг тэгээд энийг нэмж өгч болно. Тэгээд дээрээс нь өнгө маань таалагдаагүй болч юм эсвэл өнгө арай лайт болгомоор байна уу жоохон darkish тиймэрхүү болгомоор байна тий. Тэр болгоо ягс ой ингээ өөрийгөө нэг асаар ажиглаж яваад тэрийг мэдчихэд ирэх гэсэн. Тэгээд одоо чи хийгээд ингээ 7 сарын сүүлээр юм уу? Тэр 7 сарын сүүлээр би давтандаа ороод
Тэгээ бүр ингээд сууж өгөөд тэгээ бүр ингээд хүрээлцсэн юм шиг болохгүй заяа. Ингээд яг миний уруул ингээд цаанаасаа яатсан юм шиг юм гоё уусалттай супер тийм болно гэсэн. Тэгээ би өнөөдөр ажилласаа юугаа аваад ирсэн байгаа. Сормосныхаа химийг аваад ирсэн байгаа. Тэгээ би өнөөдөр сормосны химийг чинь хийчин өртөө. Тэгэхээр чи би ч одоо вакейшнд явахдаа ингээ ерөөсөө уруулан дээрээ цаг авахгүй, сормосон дээр цаг авахгүй. Хайлтаа ингээл гласс тавиал ингэв. Тэгээ би уруулын шивээс хийлгэрээ гэж рекламдж байгаа юм бол байхгүй. Тэгээ зүгээр миний сонголт бол филрээс илүү яг би нөгөө тийм амарч уруулгүй бас биш штэ нөгөө зүгээр мөнхөж лайн тавьдаг хэсгүүд байсан болохоор тэдрийг ингээ гоё тэнцүүлсэн баггүй юу. Ойлгоорой. За тэгээ үзсэнд баярлалаа. Яг энэ бичлэгний араас орох бичлэг бол би гэртээ хумсаа хийж байгаа бичлэг байгаа заяа. Би өнөө арай гэхдээ энэ үлдсэн 5 хумсаа буудна л да. Гэхдээ нэг иймэрхүү байх юм орно шүү заяа. Тэгээ хүлээж байгаарай. Тэгээ subscribe энтрээ үнэхээр шалгаад дараарай за. Тэгэхгүй бол би ингээд саб маба хараад нэг хүсэхгүй байх юм бол бас заримдаа яг эмомуд ингээд он болчоор чи би заримдаа саб маба хараад нэг хүсчихгүй за тэгээд би яг гоё хийгээд аа маа гэж бодоод жоохон готраад идэг шүү заа. Бай.